Өдрийн мэнд хүргэе үзэгч сонсогчдоо би өмгөөлөгч Болд Эрдэнэ байна. Та бүхэнд терминал 1 дэх хөтөлбөр хууль эрх зүйн болон шин дугаараа хүргэж байгаад таатай байна. За өнөөдрийн дугаараар бид иргэн хуулийн этгээдүүд хооронд эдийн болон эдийн бус маргаан үүссэн тохиолдолд зайлшгүй ханддаг байгууллага болох иргэний шүүхийн үйл ажиллагаа, иргэний шүүхийн байгууллагаас иргэдэд үзүүлдэг үйлчлэгээний талаар ярилцах болно. Шүүхэд хэрхэн хандах вэ? Нэхэмжил гаргахдаа юуг анхаарах ёстой? Шүүхийн процесс ямар үе шаттай явагддаг вэ гэх мэтчлэн олон асуултанд хариулах болно. Өнөөдрийн зочноор Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн иргэний эргийн анхан шатны тойргийн шүүхийн олон нийтэд харилцах мэрэгчлэн совин гэрэл мөн шүүхийн мэдээлэл авалгааны мэрэгчлэн буян дэлгэр нар оролцож байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе, нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч оролцож байгаад баярлалаа. Юуны өмнө манай үзэгч сонсогчдод зориулаад өөрсдөө нэг танилцуулаад өгөөч. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг совин гэрэл гэдэг Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн иргэний эргийн анхан шатны тойргийн шүүхийн олон нийтэд харилцах мэрэгчлэлтэн хийдэг байна. Сайн байцгаана уу? Намайг буян дэлгэр гэдэг. Би Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн иргэний эргийн анхан шатны тойргийн шүүхэд мэдээлэл авалганы мэрэгчлэлээр ажилладаг. Юуны өмнө Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн иргэний эргийн анхан шатны тойргийн шүүх гэж нэрлэгдэж байгаа энэ шүүхийн байгууллагыг нэг танилцуулаад өгөөч. Ер нь хизээ үүсгэн байгуулагдсан юм бол гэх мэтчлэнгээр. Шүүх байгуулах тухай хуулийн шинжилсэн найруулга Монгол Улсын ерөнхийлөгчийн 180 дугаар зарлигийн үндсэн дээр хуучин Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн иргэний шүүхүүд маань нэгдээд Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн иргэний эргийн анхан шатны тойргийн шүүх гэсэн нэршилтэйгээр одоо шинээр байгуулагдсан байгаа. Манай шүүхийн хувьд ерөнхий шүүгч болон 31 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шүүн таслах ажиллагааг явуулж байна. Манай шүүхэд одоогийн байдлаар нийт 140 ажилтнтай. Үүнээс шүүхийн захиргааны ажилтан 62, шүүхийн үйлчлэгээний ажилчин 46, тэгээ 32 шүүгчтэй ажиллаж байна. Шүүхийн тамгын газрын тухайд гэх юм бол хэргийн хөдөлгөөний 3 хэлцтэй, зохион байгуулалтын 1 хэлцтэй ингээд 4 хэлцтэйгээр шүүн таслах ажиллагаа явуулж байна. Иргэд олон нийт нөгөө шүүхийн байгууллага гэхлээр нэг л төрлийн шүүхийн байгууллага байдаг юм шигээр ойлгодог юм билээ. Тэгэхээр ер нь танаа шүүхийн байгууллагын үндсэн чиглэл нь ямар чиглэлтэй юм бол хянан шийдвэрлэдэг маргаанууд нь ямар маргаанууд байдаг юм бол эдгээрийг нэг тайлбарлаад өгөөч. Энэ дээр бол иргэний шүүх маань ер нь өөрөө иргэн хуулийн этгээдийн хууль ёсны эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхтэй хуульд нийцүүлэн одоо шийдвэр гаргах чиглэлийг хэрэгжүүлж ажилладаг байна. Маргааны төрлөөр ангилах юм бол нэлээдгүй олон маргааны төрлүүд байгаа. Эндээс дурдвал эд хөрөнгийн маргаан, эд хөрөнгийн эрхийн маргаан, өмчийн маргаан, оюуны өмчийн маргаан, хөдөлмөрийн маргаан, гэр бүл цуцалтай холбоотой маргаан, дундын өмчөөс үүссэнтэй холбоотой маргаан, өнслөхүүгээр хөрөнгөцтэй холбоотой маргаан. Мөн одоо онцгой ажиллагааны маргаан буюу ажилласан жилээ тогтоолгох, иргэн сурвалжлах нэхэмжлэл. Мөн одоо үржилт гэрэлтийн хүчин төгөлдөр бүсэд тооцоолох, хамтын амьдралтай байсныг тогтоолох гэх юм уу. Ингээд нэлээдгүй олон маргааны төрлүүд бол байдаг байгаа. Миний дараагийн асуулт болохоор онгороод одоо нэг 15-16 хоног болж байна. Ер нь 2025 оны байдлаар тус шүүх нь хэдийн хэмжээний маргаан хянан шийдвэрлсэн байдаг юм бол ер нь жилийн тоо статистикийг харахад бол иргэний шүүхэд дотор хамгийн өндөр маргаанууд шийдвэрлэдэг шүүхүүдийн нэг баха тий. Тэгэхээр 2025 оны үед манай шүүхэд 225,544 иргэний хэргийн нэхэмжлэл нийт хүлээж авсан байна. Тэгээ үүнээс 14,646 хэргийг нь шийдвэрлсэн байгаа. Тэгээ ерөнхийдөө нөгөө Баянзүрх дүүрэг маань хамгийн нөгөө их хүн амтай дүүрэгтэй бас хамаардаг. Учираас ер нь хэрэг маргааны хувьд бас нэлээдгүй ихийг бас авч шийдвэрлэдэг л дээ ер нь тийм. Тэгээ улсын тэмдэгтийн хор хэмжээний тухайд гэх юм бол манайхаас 10 тэрбум гаруй төгрөг улсын төсөвт төлөвлөсөн байгаа. Одоо энэ жилд 25,500 гаруй маргаан хүлээж аваад эдгээрээс 14,446 шийдвэрлэлээ гэхлээр нэлээд өндөр тоо байна л да. Ер нь иргэд
танаа шүүхэд хандж байгаа маргааны яг түгээмэл хамгийн их гардаг маргаан бол ямар төрлийн маргаан байдаг юм бол? За энэ дээр бол Баянзүрх дүүргийн нутаг зүсгэрийн хүрээнд ярих юм бол хүн амын нэгтршил бол маш өндөр байдаг. За энэ ч утгаараа одоо нөгөө ажилласан жил тогтоолох нэхэмжлэлүүд бас нэлээдгүй өндөр орж ирдэг. За Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн хэмжээнд бол маш олон аж ахуйн нэгж байгууллагууд төвлөрж ажилладаг байна. За тэгэхээр үүнтэй холбоотойгоор мөн одоо бүх төрлийн гэрээтэй холбоотой, үүн дундаа худалдаа авах гэрээтэй холбоотой, ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой, за хөдөлмөрийн маргаантай холбоотой, мөн дээрэс нь гэрэл цустай холбоотой маргаанууд бол одоо манай одоо энэ хүлээж авч байгаа хэрэгүүдийн дийлэнхийг эзлээд байгаа. Шүүхийн одоо Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн иргэн иргэн анх шатны шүүх байрлаж ажиллаж байгаа шүүхийн байрнуудын талаар бас мэдээлэл өгөөч. Манай зарим хувьчид ч бас яг хаана юунд байлж байгааг нь бас сайн мэдэхгүй байгаа тохиолдлууд байлаа л дээ. Тийм. Бас хуульчдаас гадна бас иргэдийн хувьд бас нэг төөрөгдөл үүсэх юм бас байгаад байгаа болов уу гэж бодоод байгаа. Яагаад тэгэхээр манай нөгөө 3 дүүргийн шүүх нэгдсэн учраас хуучин нөгөө Сүхбаатар дүүргийн шүүхтэй төвлөрөх шаардлага үүссэн. Тэгэхээр нөгөө ажилчны оронтой ч гэсэн нэмэгдэж байгаа учраас нөгөө шүүхийн байр маань чон хүрэлцэн муутай байгаа. За тэгэхээр манайх одоо хуучин Сүхбаатар дүүргийн шүүх буюу төв байр, өргөтгөлийн байр хоёр маань манай нэр дээр бусад шүүхийн 3 дугаар байр болон 4 дугаар байр нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа. За хуучнаар нөгөө Сүхбаатар дүүргийн шүүх буюу Чингисийн музейн зүүн талд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р байрны хойдолд шүүхийн төв байр, өргөтгөлийн байр, шүүхийн 3 дугаар байр нь ажиллаж байгаа. За төв өргөтгөлийн байрны хоёрын тухайд гэх юм бол шүүгчд болон шүүгчийн туслахууд шүүх хуралдааны танхим байрлаж байна. Шүүхийн 3 дугаар байр буюу мэдээлэл авалгааны хэсэгт болохоор мэдээлэл авалгааны ажилтан, шүүх хуралдааны танхим, тийм шүүх хуралдааны нарийн бичгүүд байрлаж байгаа. За шүүхийн 4 дугаар байранд сая манайх оны яг сүүлчээр нүүгээд байршлаа өөрчилсөн байгаа. Хуучнаар одоо Түшээ дээд сургуулийн 2 давхарт бас түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна. За энэ дээр болохоор шүүхтэх эвлэрүүлэн зовчлол болон эвлэрүүлэн зовчлагчийн туслахууд, за тэгээ шүүхийн архив бичиг хэрэг байрлаж үйл ажиллагаа явуулж байгаа. Өмнө нөгөө Баянзүрхийн иргэний шүүхийн хуучин байранд байлуу тийм. Хуучин нөгөө кино үйлдвэрт. Тийм, тэнд байрлажсэн. За миний дараагийн асуулт болохоор за сүүлийн үед бас нэлээдгүй хөндөгдөг болсон сэдэв бол шүүх хуралдааны танхим стандартын талаар тийм. Ер нь Монгол улсад энэ шүүх хуралдааны танхим стандарт гэж байдаг юм уу? Одоо ер нь яг танаа шүүхийн хувьд жишээ нь ямар төрлийн танхимуудад үйл ажиллагаа явуулж байгаа юм бол? За тэгэхээр шүүхийн байрны нийтлэг стандарт гэж байдаг л да. За шүүхийн байрны нийтлэг стандартад болохоор шүүх хуралдааны танхимууд за юм байна гэд ер нь заасан байдгийн. Тэрэн дээр юу гэсэн байдаг вэ гэхээр шүүх хуралдааны шүүн таслах ажиллагаа явуулахад олон нийтэд ил тод нээлттэй эрүүл аюулгүй орчинд явуулах. За тэгээ шүүх хуралдааны танхим маань зөвлөлдөх тасалгаатай байх. Тэгээд зөвлөлдөх тасалгаандаа нөгөө утасны нөгөө сүлжээ хязгаарлагч бас байршуулах хэрэгтэй гэж заасан байдаг. Манай одоо шүүх хуралдааны танхимууд бол нийтдээ 16 танхим байна. 16 танхимд шүүх хуралдааны явуулж байна. За 16 танхимаас 15 танхим нь ер нь бол шүүх хуралдааны одоо шүүхийн байрны нийтлэг стандартад нийцэхгүй байгаад байгаа л да. За энэ нь бол ямар одоо юугаар нийцэхгүй байгаа юм бэ гэхээр зай хэмжээний хувьд баг тийм. Зай хэмжээ метр квадратын хувьд маш жижиг. Одоо шүүгчтэйгээ одоо бараг хэрэгээ оролцогч нар нь ингээд бараг ширээ залгаад ингээд суудаг. Одоо нөгөө нэхэмжлэгч хариуцагчуд маань бас ингээд зэрэгцээд ойрхон ингээд суудаг ч гэх юм уу те. Тэгээд ер нь 5-аас 6 зааланд ер нь манайх нөгөө аржуултын систем байхгүй, цонхохгүй тийм бөхчим те халуун тийм орчинд бас шүүх хуралдаа явуулж байна. За энэ тохиолдолд нөгөө шүүх хуралдаа олон цагаар үргэлжлэх хэрэг маргааныхаа онцлогоос шалтгаалаад удаан үргэлжлэх тохиолдолд нөгөө хэргийн оролцогчдын бас нөгөө биеийн байдал таагүй болох, даралт ихсгэж байдаг юм уу те. Иймэрхүү бас хүндрэлүүд гардаг. Энэ үед одоо манайх нөгөө эмчтэй учраас цаг тухай бүр нь бас арга хэмжээг авч байгаа. Төв байрны тухайд гэх юм бол нөгөө манайх шинээр таслага хийж нөгөө шүүх хуралдааны танхим гаргасан. За энэ тохиолдолд нөгөө таслага хийсэн ханууд маань нөгөө нимгэн нөгөө вакуум юу учраас одоо нөгөө
хувь хүний нууц байдаг юм уу те. Одоо хэргийн үйл явц хэмлэгч хариуцагчийн тайлбарууд гадагшаа сонсогдох. Бас тиймэрхүү эрсдлүүд бас учраад л байгаа тийм. За миний дараагийн асуулт болохоор буян дэлгэр зочноос асуудаг юм гэж бодоод. За ер нь иргэд шүүхэд хандаж мэдээлэл авах ямар боломж суугууд байдаг юм бол ер нь мэдээлэл авалгаан дээр иргэдийн хамгийн их нийтлэг асуудаг зүйлс юу байдаг вэ? За ер нь бол шүүхэд нэхэмжлэл гаргахад нийтлэг алдаа нь одоо яг нэг юм шүүх өөрчлөн байгуулагдсантай холбоотойгоор нийтлэг алдаа нэлээдгүй гарч байгаа. Тэгэхээр нөгөө тойргийн шүүх болсон гэдгийг дийлэнх хэрэгэд аж ахуйн нэгж байгууллагууд маань мдээгүй улмаас шүүхийн нэрлэлийг аягүй их бороо бичиж байгаа. За тэгэхээр магадгүй гэдэг чинь Баян зүрх дүүрэгт оршин суудагтай холбоотой нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд зөвхөн Баян зүрх дүүргийн иргэн нэрийн анхчны шүүхэд нэхэмжлэл гаргах эсвэл өргөдөл гаргах гэдэг юм уу ийм байдлаар орж ирж байгаа. Ийм алдаанууд бас харагдаад байгаа нэлээдгүй гарч байгаа. За мөн нөгөө нэг шинээр одоо дүүргийн эрүү иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх гэж шүүх байгуулагдсан. За энэ шүүх маань болохоор ер нь ямар хэрэг маргааныг хүлээж авч шийдэрлээд байгаа юм бэ гэхээр иргэний маргааны хувьд бүх төрлийн гэрээтэй холбоотой за хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 15 сая 840 мянга. За түүнээс доош үнийн түнтэй маргааныг хүлээж авч шийдвэрлэж байгаа. За тэгэхээр үнэтэй холбоотой бас мэдээллийг иргэд аж ахуйн нэгж байгуулах хуулийн этгээдүүд маань мдээгүй улмаас яг энэ нөгөө шүүхийн хариалттай холбоотой асуудлаар нэлээдгүй зөрчлүүд гараад байгаа. Гэтэ яг нөгөө шүүхтэр үйлчлүүлэхээр ирсэн иргэд болон иргэдтэй яг тухайн цаг хугацаанд мэдээлэл өгөөд зөвтгөөд тайлбарлаж хэлээд ингэ явж байгаа. Шүүхийн захимжлалтай холбоотой шүүхээс үзүүлж байгаа үйлчлэгээтэй холбоотой тус шүүхэд одоо шинээр нэвтэрсэн гэдэг юм уу хийгдэж байгаа тийм ямар ажлууд байгаа юм бол? За шүүхийн ерхий зөвлөлийн 2025 оны 12 сарын 1-ний 341 дугаар тогтоолоор нөгөө шүүхийн тамгын газрын албан эрх хөтлөгч журмын шинээр баталсан байгаа. Тийм үүнтэй холбоотойгоор манай шүүх хэрэг хянаа шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтүүдийг авдаг тустай ажилтнтай болсон байгаа. Тийм энэ ажилтан маань юу их вэ гэхээр шүүх хэрэг хянаа шийдвэрлэх ажиллагаатай холбоотой ер нь бусад хүсэлтүүдийг авдаг. Тэгээ иргэдийг чиглүүлдэг. Тийм ийм ажлуудыг хийж байна. Мөн захимжилттай холбоотой гэхээр одоогийн байдлаар манай шүүх 3 захимжилтын ажилтнтай байгаа. За 3 захимжилтын ажилтан маань өмнөх онуудын бүх эрх зүйн актуудыг захимжуулаад он цагийн дараалтанд оруулаад архивлаад явж байгаа. Тэгэхээр энэ маань одоо нөгөө лавлага тодорхойлолт гаргах, нотлох баримт гаргуулах эрх зүйн актыг одоо нөгөө нотлох баримтаар гаргуулахад иргэдэд одоо нөгөө чирэгдэл учруулахгүй түргэн шуухаа болж байгаа. За ойлголоо. Баярлалаа. Миний дараагийн асуулт болохоор за иргэд ингээд шүүхэд тодорхой нэхэмжил гэдэг юм уу гомдол ингээд гаргаад ханддаг. Ер нь энэ нэхэмжил гомдолт дээр тухайланд ордох ёстой зүйлс нь юу гэдэг вэ? Энэ талаар манай одоо үзэгч сонсогчдод хэрвээ та шүүхэд нэхэмжил гаргаж байгаа бол зайлшгүй ийм зүйлсийг тусгасан байх ёстой гэдэг талаас нь мэдээлэл өгөөч. За хамгийн ихэнд бол та аль шүүхэд нэхэмжил гаргаж байгаа бол дурдах ёстой байгаа. За мөн дээрээс нь нэхэмжлийн хувьд ярих юм бол нэхэмжлэгч хариуцагчийн ургийн овог нэр, за өөрийн нэр. За мөн дээрээс нь оршин суух хаягийн мэдээлэл, оршин байрлах хаягийн мэдээлэл, регистрийн дугаар, утасны дугаарууд. За мөн дээрээс нь та ямар нэхэмжлийн шаардлага гаргаж байгаа вэ? Нэхэмжлийн шаардлага үндэслэл хэсгийг маш тодорхой бичсэн байх хэрэгтэй байдаг. За мөн дээрээс нь одоо нэхэмжлэлд тохирох улсын тэмдэгтийн ор хамжийг мөн төлсөн байх хэрэгтэй. За тэгээд бас дийлэнхтэй гардаг алдаанууд бол нэхэмжлэлтээр гар үсэг зороог үчигдэг юм иймэрхүү алдаанууд бас орж ирдэг байна. Тэгэхээр эдгээр мэдээллүүдийг та нэхэмжлэл дээрээ, гомдол хүсэлт дээрээ заавал дурдсан байх шаардлагатай. Шүүх төр бас нөгөө нэхэмжлийн бас загварууд байдаг тийм ямар төрлийн нэхэмжлийг ямар агуулгатай бичих вэ гэсэн загварууд тийм тэр загваруудтай бас иргэд танилцаад за би одоо гэр бүл зохицуулах гэж байгаа бол энэний дагуу бичих юм байна гэж
ойлгох ер нь болох байхаа тий. Тийм. Одоо манай яг шүүхтэр мэдээлэл авалгын хэсэг дээр бол бүх төрлийн нөгөө гэрээтэй холбоотой ч гэдэм үү тий. Ер нь нөгөө дийлэнхтэй орж ирж байгаа маргааныхаа төрлөөр нэхэмжлийн загваруудаа яг бэлэн гаргаад тавьчихсан байдаг. Иргэд маань тэндээс юуг хараад одоо нэхэмжлийнхаа гаргаж байгаа нэхэмжлийн шаардлага өөрөө тодорхойлт мэдж байгаа учраас нэхэмжлийн загвараа харж байгаа тохиолдлоо өөрөөхөөрөө солиод өөрсдийнхоороо солиод гарах боломжтой байдаг байгаа. Түрүүн та нөгөө тайлбарч хэллээ нэхэмжлэлээр одоо ийм зүйлсийг дурдах ёстой. За мөн улсын тэмдэгтийн хураамжийг төлөх ёстой гэдэг лээ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэг тайлбарлаад өгөөч. Ер нь бол яг би бол жишээ нь иргэдэд зөвлөгөө өгөх юу гэж тайлбарладаг вэ гэхээр та шүүхт ингээ урьдчилан төлж байгаа зардал юм аа л гэсэн байдлаар тайлбарладаг. Тэгээд тухайн хэрэг маргаа яаж шийдвэрлэгдснээс хамаарат одоо танд нэг бол нөхөж олгодгүй гэдг нь бас хэлж тайлбарладаг. Тэгэхгүй бол нөгөө иргэд олон нийт бас шүүхэд хандаад төлбөр төлж гинөө гэдэг нь бас их сонь санагддаг юм шиг л. Тийм. Яг улсын тэмдэгтийн хураамжийг бол яг хуулинд бол зүгээр энгийнгээр тайлбарлах юм бол төрөөс танд төрийн үйлчлэгийг үзүүлснээрээ иргэн аж ахуйн нэгжээс одоо төлөөд байгаа мөнгөн хөрөнгийг л хэлээд байгаа юм. Тэгэхээр энэ дээр бас яг нөгөө эргэлзээтэй асуудлууд одоо яг таны ярьсантай холбоотой мэдээлэлүүд байдаг. Гэхдээ энэ нь бол яг урьдчилж танаар нэхэмжлэгчээр төлөвлөж байгаа ойлголт. Хэрэг маргааныг хэрхэн яаж шийдвэрлэж байгаасаа хамаарат энэ улсын тэмдэгтийн хураамжийг танд буцааж олохгүй юу гэдэг асуудал бас яригддаг байгаа. Тэмдэгтийн хураамжаас нөгөө чөлөөлөгдөх, хойшлуулах гэдэг юм тийм боломжууд байдаг юм боллоо. Тийм байгаа. За энэ нь болохоор магадгүй та чөлөөлүүлэхээр шүүхэд одоо хандах гэж байгаа бол одоо төлбөрийн чадваргүй амжиргааны доод түвшинд тогтоосонтой холбоотой баримтаа бүрдүүлж цуглуулад түүнтэй холбоотой тайлбар хүсэлтээ гаргаад за шүүхэд өгөх боломжтой. За энийг шүүх үзээд танилцаад судлаад за магадгүй чөлөөлөх боломжтой байна гэж үзвэл шүүгч захирамжаар хүлээн авч шийдвэрлэдэг байна. За мөн одоо нөгөө хэргийн оролцогчийн эд хөрөнгийн байдлаас за хууль заасан бусад үндслэлээр улсын тэмдэгтийн хураамжийг одоо багасгах, за хойшлуулах, за эсвэл хэсэгчлэн төлөвлөх гэсэн ийм арга замууд бас байдаг. Энэ нь гэхдээ шийдвэрээр шийдвэрлэгдэж явдаг байна. За баярлалаа. 2025 онд 25,500 гаруй хэрэг шийдэгдсэн гэхлээр ер нь өнөөдрийн байдлаар нэг шүүгчд хэдийн хэмжээний хэрэг маргаан хуваарлагдаж шийдэгддэг юм бол өнөөдрийн байдлаар манай шүүхтэр бол 4183 иргэний хэрэг хянагдаж байна. Тийм. Тэгэхээр одоо үүнээс харах юм бол нэг шүүгчдэр хамгийн багадаа 70 хэрэг, хамгийн ихдээ 203 хэрэг нэг шүүгчдэр ногдож байгаа. 73 200 хамгийн багадаа 70 хамгийн ихдээ 203 иргэний хэрэг хянагдаж байна. Ер нь энэ одоо нэгд шүүгчд ингэж ачаалагдж байгаа ч гэсэн энэний цаана бас шүүгчийн туслах, шүүхийн нарийн ингээд бас захиргааны ажилтнууд ч гэсэн энэ тоо бол хамааралтай байх тий. Тэгэхээр ер нь энэ шүүхтэр ачаал нь хэр байдаг юм бол зөвхөн шүүгчийн хувьд биш мөн захиргааны ажилтнуудын хувьд ч тэр. За яг нөгөө ер нь 3 дүргийн шүүх нөгөө тусдаа байхдаа бол нийт 54 шүүгчийн оронтойтой байсан юм билээ. Гэхдээ 37 шүүгч ажиллаж байсан билээ. Одоо бол манай дээр 32 шүүгчийн оронтойтой. Гэхдээ одоо 29 шүүгч ажиллаж байгаа. Тэгэхээр нэг шүүгчдэр ногдох нөгөө хэргийн тоо ихсээд нэг шүүгчдэр ногдох ажлын ачаалал бас тэр хичнээгээрээ л ихсэж байгаа гэсэн. Тэгэхээр энийг дагаа шүүгчийн туслахын ажил, нарийн бичгийн ажил адилхан л бас ачаалал нэмэгдээл явчихж байгаа юм л да. Тэгээд бас нарийн бичгийн тухайд дурдах юм бол манай шүүхтэр 2 шүүгчийн дунд нэг буюу нийт 16 нарийн бичгийн орондоо батлагдсан. Тэгээ одоогоор бол 2 шүүгчийн дунд нэг нарийн бичиг ажиллаж байгаа. За тэгээд нарийн бичгийн хүрэлцээ мөн шүүх хуралдааны танхимын хүрэлцээ муугаас шалтгаалаад шүүгч нар 7 хоногийн 5 өдрийг ээлжлээд 2-2-оор нь аваад ингээд шүүх хуралдаанаа зарладаг. Тэгээд нарийн бичиг маань яг ингээд ажлын 5 өдөр ер нь
шүүх хуралдаанд тасралтгүй орж ийн. Өглөө 8-аас 5:30. За тэгээд хэргийнхээ онцлогоос шалтгаалаад шүүх хуралдаа удаа үргэлжлэх, оройн 10-11 цаг хүртэл үргэлжлэх бас ийм асуудлууд гарч байна. Тэгээд нарийн бичгийн тухайд гэх юм бол нөгөө ажлын 5 өдөр тасралтгүй шүүх хуралдаанд орчиж байгаа учраас нөгөө шүүх хуралдааны тэмдэглэлээ бичих цаг бас ер нь гардггүй. Тэгээл дандаа илүү цагаар, ажлын бус цагаар эсвэл амралтын өдрөөр сууж тэмдэглэлээ бичдэг. Энэ нь бас нөгөө шүүх хуралдааны тэмдэглэл хугацаанд гарахгүй байх гэдэг юм уу те. Бас ийм эрсдлүүд бас үүсгээд байгаа. Тийм. Тэгээд тэр нөгөө шүүх хуралдааны танхим хүрэлцээгөө, нарийн бичиг хүрэлцээгөөс шалтгаалаад бас нөгөө хэрэг шүүх хуралдаанд товлох бас ийм нөгөө цикл маань бас удаашрч байгаа юм л да. Тэгээд шүүх хуралдааны түргэн шийдэх бас те хурдан шийдэх бас одоо юунд бас шалтгаалаад өндөрлөл үүсээд байгаа бас. Хэргийн ачааллаас болоод за мөн шүүхийн бүтцээс болоод тодорхой ачааллууд үүсэж байгаа гэж ойлголоо. Дараагийн асуулт болохоор за шүүхэд нэхэмжил гаргаснаас хойш ер нь шүүх тухайн хэрэг маргааныг ямар процесс үйл шаттайгаар шийдвэрлэдэг юм бол за иргэн болд эрдэнэ ингээд шүүхэд нэхэмжил өглөө гэхэд одоо хэзээ намайг дуудах юм бол яах ёстой бол гэсэн бас нэг юм гайхсан байдалтай хүлээлттэй байдаг юм шиг байна. Тэгэхээр та энэ шүүхэд нэхэмжил өгснөөс хойш процессыг тайлбарлаад өгөөч. За тэгэхээр ингээд иргэдээс одоо гаргаж байгаа нэхэмжлийг шүүхийн мэдээлэл олгоны мэрэгчлэлтэй хүлээж аваад за одоо холбогдох иргэний системд хуваарлаад самсрхуй байдлаар нэг шүүгчдэр хуваарлагддаг. За тэгэхээр тэр шүүгчд хуваарлагдсны дараагаар бид нэр одоо тухайн хэргийн оролцогчтой нэхэмжлэгчтэй хуваарлтын мэдээллийг хэлээд за ямар мэдээллийг хэлдэг вэ гэхээр таны нэхэмжлэлд одоо 7 хоногийн хугацаанд шүүгч хянаад танилцаад иргэний эрг үүсгэж цааш ажиллагаа хийх үү? Эсвэл одоо нэхэмжлэг хүлээн авахаас татгалзах бас нөхцөл байдлууд байдаг. За магадгүй таны нэхэмжлэг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд та тэр одоо татгалзсан зөрчлөө арилгаад одоо дахин гарах хэрэгтэй байдаг гэдэг яг энэ мэдээллийг бол яг өдөр тутамд хэлээд явдаг байгаа. За одоо нэхэмжлэг хүлээн авахаас татгалзах бас хуулийн цаас яг хэд хэдэн үндслүүд байдаг. За эндээс зүгээр товчхон дурдах юм бол за хэргийн хайрлал зөрчсөн, шүүхийн хайрлал зөрчсөн, за эрх зүйн чадамжгүй этгээд нэхэмжил гаргасан юм уу те. За нэхэмжил гарах хэрэгтэй этгээд муу юм уу гэдэгтэй холбоотой итгэмжлийн асуудал бас яригдана. За эдгээр үндслүүдээр магадгүй таны нэхэмжлэг хүлээн авахаас татгалзсан бол та мөнгө зөрчлөө арилгаад дахиад нэхэмжлэг гаргах эрх чинь бол нээлттэй байгаагаар шүүгч захимж гаргах шийдвэрлэдэг байна. За иргэний эрг үүсгэх ажиллагаа маань үүсээд иргэний эрг үүслээ. За одоо хариуцагчийг дуудах ажиллагаагаа хийж эхэлдэг. За энэ хариуцагчийг дуудах ажиллагаагаа шүүх мэдэгдэх хуудас явуулж дуудах ажиллагаагаа хийж эхэлдэг байгаа. За хуулинд мөн заасан хугацаа байдаг. 7 хоногийн хугацаа гэсэн. Энэ 7 хоногийн хугацаанд шүүгчийн туслахууд мэдэгдэх хугацаа хөрвүүлээд нэхэмжлийн 1% хариуцагчид гардуулах үр хүлээгээд ажилладаг. За одоо мэдэгдэх хуудасаар дуудах ажиллагаагаа хийснээр бас хэд хэдэн нөхцөл байдлууд үүсэж байгаа байхгүй. За магадгүй гэдэг чинь тухайн хариуцагч этгээд одоо байгууллага маань тухайн хаягн дээрээ оршин байрладаг, оршин суудаггүй нөхцөл байдал үүсэх юм бол шүүх цааш ажиллагаа хийх боломжгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрлэх бас магадлал үндслүүд бүрдчихдэг. Тийм нэлээд түгээмэл байдаг. Тийм нэлээд түгээмэл байдаг. Тэгэхээр яг нөгөө иргэд яг нөгөө яагаад ингэ миний эргийг хэрэгсэхгүй болгож байгаа, ингэ шийдвэрлэхгүй юм уу, ингээл болоо юм уу, шүүхийн хийх ёстой ажил ингээл дуусчлаа юм уу гэдэг юм байдлаар ханддаг. Энэ дэр бол бас хараахан дуусаагүй. Та одоо тэр хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийг үнэлээд өөрийн оршин суугаа газрын шүүхэд ерэн сурчлах нэхэмжил гаргаад одоо цааш хэргийг одоо шийдвэрлэх боломж нөхцөлтэй гэдгийг бол тайлбарлаа хэлдэг байгаа. За мөн одоо мэдэгдэх хуудсыг одоо хөргүүлээд тухайн хариуцагч этгээд маань ч юм уу байгууллага маань аж ахуйн нэгж байгууллага маань хүлээж авчаад хүндэтгэн үүсгэх шалтгаангүйгээр бас ирэхгүй байх юм тохиолдлууд үүсдэг. Тэгэхээр энэ тохиолдолд одоо бас яадаг юм бэ гэхээр шүүхээс шүүгчийн захирамж гараад цагдаагийн байгууллагаар тухайн иргэн байт юм аж ахуйн нэгж байгууллагыг албатай эрүүлэх арга хэмжээ авч болдог байна. За мөн одоо мэдэгдэх хуудсыг гартаж аваад хуулийн дуудсан хугацаанд шүүхийн дуудсан хугацаанд тухайн хариуцагч маань
шүүхүүд ирээд нэхэмжлийн хувийг гардаж авснаас хойшоо 14 хоногийн дотор нэхэмжлийн одоо таны гаргасан нэхэмжлийн шаардлагыг зөвшөөрөд байгаа мó зөвшөөрөхгүй байгаа мó гэдэгтэй холбоотой хариу тайлбар. За түүнтэй холбоотой нотлох харамтаа цуглуулж бүрдүүлэх юм хуулийн хугацаа олгоод хариуцагчийг явуулдаг ба. Тэгэхээр энэ хугацаанд бас хариуцагчаас ямар тайлбар ирэх вэ гэдгээс цааш одоо нөгөө хэрэг анхаарал ажиллагааны бас процесс маань ингээ үргэлжилдэг. Тэгэхээр магадгүй үдгчийн таны нэхэмжлийн шаардлагыг хариуцагч маань хүлээн зөвшөөрөөд одоо биелүүлээд эсвэл харилцан хугацаа тохироод эвлэрээд за эсвэл нэхэмжлийн шаардлагаасаа татгалзаач гэдэг юм уу. Энэ байдлаар бас хэргийг хэлбэрсуусан журмаар шийдвэрлэх боломжтой байдаг. За ингээд хэргийг хэлбэрсуусан журмаар шийдвэрлснээрээ шүүх хуралдаан орохгүйгээр шийдвэрлэж байгаа ойлголт яваад байгаа. За нөгөө талаараа гэх юм ба шүүх хуралдаанаар ороод хэргийг шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүхээс шийдвэр гарч байгаа. За энэ шүүхийн шийдвэр маань болохоор нэхэмжлийн шаардлагын хүрээнд таны нэхэмжлийн шаардлагыг бүхэлд нь хангах юм уу? Эсвэл зарим хэсгийг хангах шийдвэрлэх юм уу? Эсвэл бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрлэх юм уу гэсэн ийм гурван төрлөөр анхан шатны шүүхийн шийдвэр гарч байгаа гэж ойлгож байна. За ер нь бол шүүхийн одоо процесс маань товч бүх тодорхой хариулт нэг иймэрхүү байдлаар тодорхойлж байгаа. Ер нь нэг одоо танаа шүүхэд жишээ нь за хэрэг маргаан шийдвэрлэж байгаа дундаж хугацаа ийм хугацаа байна гэсэн хугацаа байдаг юм болоо. Одоо ер нь нийт шийдэгдсэн маргаануудын хувьд одоо за дунджаар ер нь нэг маргааныг 6 сар гэдэг юм уу 3 сар гэдэг юм уу ийм хугацаанд шийдсэн байна гэдэг тоо статистик байдаг болоо. За яг тэр нь одоо бас яг нөгөө маргааныхын төрлөөс хамаарат байгаа. Тэгэхээр яг нөгөө маргааны төрлөөр ангилаад аваад үзэх юм бол нөгөө онцгой ажиллагааны маргаануудын хувьд бол дийлэнхтэй яг одоо хуулинд заасан нөгөө хэрэг ажиллагааны хугацаа 60-аас 90 хоногийн хугацаанд бол дийлэнхээ шийдвэрлэгдчихдэг. За нөгөө маргаантай одоо юу гэдэг чинь тий маргаануудтай хэрэгүүд маань бол бас удаашралтай л шийдэгддэг. Тэгэхээр ер нь яг нөгөө дундаж байдлаар нэг хэргийн хугацааны тоо гарах бараг боломжгүй шахвал юм байна л да. Тийм. Маргааны онцлогоос хамаарат. Тийм, онцлогоос хамаарат байгаа болохоор яг тэгж гаргасан бас тоол байхгүй. Сүүлийн үед энэ нөгөө шүүх хуралдааны бичлэг цахим байдлаар олон нийтэд хүрдэг болсон тий. Энэ ер нь одоо хэрэгэн шийдвэрлэх ажиллагаанд ямар ач холбогдолтой байдаг юм бол шүүхийн үйл ажиллагаанд энэ бас ер нь ямар байдаг вэ? Ачаал нэмдэггүй талаар тайлбарлавал иргэний маргаанууд ер нь бас ингэж нээлттэй явж байгаа юу? Иргэний хэргийн шүүхийн маргаанууд. Тийм, ер нь 2024 оны 12 сарын 5-ны нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг цахим хуудсанд байршуулах гэдэг журам гарсан. Тэгэхээр ер нь бүх шүүхүүд дээр л хэрэгжиж явж байгаа гэсэн үг. За манайх энэ журмын хүрээнд үндэсний дата төвтөө гэрээ байгуулад цахим сайтныхаа дэргэд хуралцыг civil court.gov.cg юм гэсэн тусдаа шүүх хуралдааны бичлэг байршуулдаг тийм цахим сайттай болсон байгаа. За энэ сайтанд маань шүүгчийн туслахуйд шүүх хуралдаа орсноос хойш 5 хоногийн дотор шүүх хуралдааныхаа бичлэгийг байршуулад тэгээ автоматар 3 хоногийн дараа хуцдаг. Тэгэхээр 3 хоногийн дотор одоо тухайн бичлэг орсноос 3 хоногийн дотор хэрэг оролцогч нар маань хэрэг өсөх юм бол тухайн өөрсдийнхөө орсон шүүх хуралдааныг ороод тэмдэглэл хийгээд бичлэгээ үзээд явах боломжтой. Гэхдээ энэ маань нөгөө татаж авах хуулбарлах тийм боломжгүй байгаа тийм. Тэгээд нэмж хэлэхэд 26 оны 1 сарын 15-ны өдрийн байдлаар 976 шүүх хуралдааны бичлэг орсон байгаа. Тийм. Энэ бас яг нөгөө иргэдэд шүүх үйлчилгээг хүртээмжтэй ил дод байлгах бас нэг ажил болчиход байгаа юм л да. Миний дараагийн асуулт болохоор юу ямар төрлийн эргүүдийг одоо ингэж олон нийтэд юм үзэх боломжтой тавьж байгаа юм бол. Тийм, ер нь бол нээлттэй тийм хуулийн заасан нээлттэй шүүх хуралдаануудыг хаалттайгаас бусдын л гэж ойлгоно тийм. За Баянзүрх Сүхбаатар Шингэлтэй дүүргийн иргэн иргэн анхан шатны шүүх гэдэг гэж байгаа шүү дээ. За энэ шүүхэд иргэн болд эрдэнэ гомдол нэхэмжил гаргаад өөрийнхөө асуудлыг гэдэг юм уу тулгамдаад байгаа зүйлийг шийдвэрлэхийг зорилоо. Тэгээд шүүхээс ямар нэгэн шийдвэр гарлаа гэж бодъё. Тэр шийдвэртээ санал нийлэхгүй тохиолдолд ер нь иргэд яах ёстой вэ?
Энэ талаар тайлбарж өгвөл. За анхан шатны шүүхийн шийдвэр гараад 14 хоногийн дотор албасаар бичгээр алавчж гараад 14 хоногийн дотор одоо талууд маань шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гартаж авдаг байгаа. За тэгээд энэ 14 түүнээс хойш 14 хоногийн хугацаанд магадгүй та энэ шүүхийн шийдвэрийг эсчвшөөрч авах юм бол давзаалгачны шүүхэд гомдол гарах хэрэг нээлттэй байдаг. За мөн одоо давзаалгачны шүүхийн магадлалыг бас гартаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор улсын дээд шүүхэд гомдол гарах эрхтэй байдаг байгаа. Давзаалдах гомдлын тухайд бол одоо хэрхэн яаж хандаж гаргах юм бол за мөн давхан шүүхэд аваач шүүх ёстой юу эсвэл одоо ямар процессор яаж энэ гомдлыг гаргах вэ? Тэгээ яг нөгөө иргэдээс бас яг нөгөө түгээмэл гардаг тийм аль таа. Нөгөө би давзаалдах гомдол гаргаж байгаа гэдэг утгаараа давзаалдагчны шүүхэд гомдол гаргаад идэг. Тэгэхээр энэ нь болохоор та хэрвээ давзаалдах гомдол гаргах гэж байгаа бол хэргийг хянаа шийдвэрлсэн буюу анхан шатны шүүхэд гомдлоо гаргаж мэдээлэл авалганы ажилтнууд одоо хүлээлгэж өгдөг байгаа. За мөн дээрэс нь энэ давзаалдах гомдлыг гаргахтаа нөгөө нэг хуульд тавьсан бас шаардлагууд байдаг, нөхцлүүд байдаг. За энэ нөхцлүүдийг та бүрдүүлэхийн тулд юуг анхаарах хэрэгтэй байдаг юм бэ гэхээр одоо аль шүүхийн шийдвэрийн одоо ямар зүйл заалтыг хүлээн зөвшөөрөх байгаа гэдэгтэй холбоотой асуудал үндэслэлээ тодорхой дурдсан байх шаардлагатай. За мөн дээрэс нь одоо шийдвэрийн одоо магадгүй гэдэг чинь өөрийн хүлээн зөвшөөрөх байгаа үнийн дүнгээс айж гэдэг юм хамаарад улсын тэмдэгтийн хурамчийг мөн төлсөн байх шаардлагатай байдаг. Гомдолтой тийм. За мөн дээрээс нь саяны нөгөө хуулинд заасан 14 хоногийн хугацааны асуудал бас их яригддаг. Энэ 14 хоногийн хугацааг хэтрүүлсэн байх юм бол мөн одоо таны давзаалдах гомдол гарах хугацаа дууссан байна гэдэг үндслээр шүүх одоо давзаалдах гомдлыг хүлээн авахс татгалзан шийдвэрлэдэг байна. Түрүүн бас таны нөгөө шүүхэд нэхэмжил гаргаж өгөхдөө юу анхаарах вэ гэдэг дээр дурддагчээсэн. За ер нь бол иргэний маргаан дээр бас зайлшгүй яригддаг зүйл бол нотлох хуримт гэж ойлголт байгаа тий. Тэгээд шүүхэд нэхэмжил гэдэг юм уу хариу тайлбар өглөө гэхэд нотлох хуримттай өгөх ёстой. Харин нотлох хуримт гэдэг нь одоо яг юу гэлж байгаа юм бол тэрийг яаж гаргаж өгөх ёстой талаар бас нэг тайлбарлаад өгөх хэрэгтэй болов уу гэж бодлоо. За иргэний шүүх бол хэрэг давагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэдэг. Тэгэхээр энд одоо хэрэгт одоо өгж байгаа баримт маань одоо маш чухал ач холбогдолтой байгаа. Тэгэхээр иргэн одоо нотлох харамтыг өгөхдөө их хуваар нь за өгөх боломжгүй болоод нотариотор гэрчлүүлсэн байхыг шаарддаг байгаа. За магадгүй юу гэдэг чинь төрийн болон төрийн бас байгууллагын хувьд бол нотлох харамтыг гаргаж өгөхдөө одоо тухайн өөрийн байгууллагынхаа хуулбар тэмдгийг баталгаажуулан шүүхэд өгөх боломжтой байдаг. За магадгүй юу гэдэг чинь хуулбар баримтыг өгснөөрөө та эргээгээд яг одоо нөгөө хэргийг эцэлэн шийдвэрлэхэд энэ одоо яг танд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдлыг бүрдүүлдэг учраас энэ нотлох харамтын шаардлага хангасан байдлаар нотлох харамтаа зайлшгүй өгөх ёстой гэж ойлгож байна. За одоо ингээд шүүхтэр шийдвэрлэж байгаа хэрэгүүдийн хувьд за зарим маргаанд нь хугацаа их авагдаж байна. Удаан шийдвэрлэж байна гэсэн гомдол санал хүсэлтүүд байдаг. Ер нь хэрэг удаан шийдэгдэх бол шийдэгдэж байгаагийн шалтгаан ямар шалтгаанууд байдаг юм бол? За энэ дээр бол яг нөгөө анх дөнгөж нэхэмжлэл өгөөд иргэний эрх үүсгэх ажиллагаанд удаашрж байгаа явдал нь бол хариуцагчийн хаяг тодорхойгүй ч гэдэг юм уу тий. Тухайн хариуцагч этгээд нь одоо нэхэмжлэлд дурдсан хаяг дээр бүртгэлтэй боловч боддоор өөр хаягдаар ингээм амьдраад байдаг. Тэгэхээр нөгөө шүүх ажиллагаа хийгээд байгаа боловч яг боддоор нөгөө хариуцж байгаа дуудах ажиллагаа хийх боломжгүй нөхцөл байдал үүсчээд байгаа учраас одоо яг нэхэмжлийн иргэний үүссний дараах удаашралтай байдал бол яг энэ үүсчээд байдаг. За мөн одоо нөгөө хэрэгээ оролцогчдоос гаргаж байгаа хэрэг хяншилт ажиллагаатай холбоотой хүсэлтүүд маш их орж идэг. За эндээс зүгээр дурдвал нотлох харамт гаргуулах ч гэдэм үү, шинжээ томилуулах ч гэдэм үү. За мөн дээрэс нь шүүх хуралдаан давхцсан үндслээр бол бас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтүүд нилээдэггүй орж ирдэг байна. За тэгээ хүндэтгэх утга шалтгааны улмаас, эрүүл мэндийн шалтгааны улмаас ч гэдэм үү тий. Иймэрхүү нөхцөл байдлуудаас яг нөгөө шүүх хуралдааныг товлон зарласан үед
эдгээр хүсэлтүүд маань орж ирэхээр бас яг тухайн өдрөө шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсчихэж байгаа учраас удаашрах магадлалыг тай байгаа даа. Ер нь нөгөө хүсэлт байх юм бол шүүх хуралдаанаас өмнө жоох нь арай илүү үр дүнтэй явах хугацаа ярьж хойшлохгүй гэсэн үг шүү дээ. За бид бүхэн за шүүхийн үйл ажиллагааны талаар ярилцлаа тий. Одоо тухайлан танаа шүүх үед ямар бүтэц бүрэлдэхүүнтэй байдгийг, за хэдийн хэмжээний хэрэг маргаан хэн шийдвэрлэдгийг, за иргэд шүүхэд нэхэмжил гаргахдаа юу бүрдүүлж өгөх ёстой гэдэг талаар ярилцлаа. Тэгээд миний дараагийн асуулт болохоор за иргэд ер нь шүүхэд хандахдаа хамгийн түрүүнд юуг мэдж явах ёстой юм, юуг анхаарах ёстой юм гэдэг талаар бас мэдээлэл өгч тийх үү? За одоо яг түрүүний бас яг нөгөө миний ярьсанчлан яг шүүхийн хариаллын асуудал. За тэгээд нэхэмжлийн бүрдүүлбэр. За тэгээд дээрэс нь одоо за магадгүй үүдэх чинь та одоо энэ эдгээр мэдээллийг авах боломжгүй нөхцөл байдал байгаа бол шүүхэд биечлэн ирээд мэдээлэл авах эсвэл одоо манай шүүхийн цахим хуудасаар дамжуулаад нэхэмжлэлийн загваруудтай танилцаад гаргах боломжтой. Тэгэхээр энэ дээрээ анхаарахгүйгээс болоод бас нэхэмжлийг хүлээж авахаас татгалзах хүндлэлүүд нэлээдгүй байдаг учраас мөн дээрээ бас их анхаарах шаардлагатай байгаа. За мөн дээрээс нь нэхэмжлийн шаардлага үндэслэлээ одоо тодорхой бичээгүй улмаас зөрүүтэй бичсний улмаас бас нэхэмжлийг хүлээх авахаас татгалзах хүндлэл байгаад байдаг учраас мөн дээрээ бас айгүй их анхаарах шаардлагатай байдаг. За сүүлийн үед болохоор нээлттэй шүүх, цахим шүүх гэж маш их одоо яригдж байгаа тийм. Энэ талаар бас тодорхой ажлууд ч гэсэн хийгдэж байгаа. Танай шүүхийн хувьд бол одоо нээлттэй шүүх, цахим шүүхийн талаар одоо тодорхой хийгдсэн ямар ажлууд байгаа бол тэр талаар мэдээлэл өгч тэх үү? За манай одоо шүүх цахим шүүх цахимжилттай холбоотойгоор манай дээр онлайн туслах гэдэг үйлчлэгийг бас нэвтрүүлсэн байгаа. Цахим сайтн дээрээ. Та үйлчлүүлж үзээгүй юу те? Үзээг байгаа. Ер нь өмгөөлөгч нар айгүй сайн мэдж байгаа. Тий. Тэгээд энэхүү одоо онлайн туслах нь болохоор 8 төрлийн лавлгаа тодорхойлтыг гаргаж өгч байна. Заавал шүүхтэр та хүрэлцэн ирэхгүйгээр цахимаар гэрээсээ ажилласаа хаанаас ч авах боломжтой. Ер нь цахимаар юугаа явуулаад мэдээллүүдээ явуулаад хүсэлтээ явуулаад авах боломжтой байна. За тэгээ энэ дээр нь ямар лавлгаа байгаа вэ гэхээр гүйцэтгэх хуцсны лавлгаа байна. Тендерийн тодорхойлолт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа гэсэн тодорхойлолт. Тэгээд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон хэсэг, нэхэмжлэгч хариуцагч 3 дахь этгээд дээр оролцсон хэсэг тодорхойлолт, улсын тэмдэгтээ урамж буцаан гаргуулах, тухайн лавлгаа зэрэг 8 төрлийн лавлгаа тодорхойлтыг та хаанаас ч цахимаар авах боломжтой байгаа. Хүсэлтээ цахимаар явуулаад аав гэж ойлгохгүй тийм. Хүсэлтээ цахимаар явуулаад тухайн одоо хүсэлтэндээ хамаарах улсын тэмдэгтээ урамжаа интернет банкаараа төлөөд тэгээд авах боломжтой байгаа. Энэ одоо онлайн туслах маань 10 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн өнгөрсөн оны. Одоогийн байдлаар 576 иргэн хандсан. 576 иргэний хүслийг 100% шийдвэрлсэн байна. Ер нь манайх 48 цагийн дотор шийдэж хариу өгөхөөр ер нь шуурхай ажиллаж байна. 576 иргэний цаг хугацааг хэмж өгсөн л гэсэн үг юм байна тийм. Ер нь бол заавал бичлэн очиод хүсэлтээ өгөөд тэмдэгтийн урамж эднэрээ тушаагаад тэгээд яг тодорхой хугацааны дараа бас очиж авдаг байсан тийм. Тэгээд нөгөө шүүхийн дөрвөн байр байгаа шүү дээ тийм. Тэгээд бас тэр байран дээр очиж энэ байран дээр очих гээд наашаа цаашаа иргэдэд чирэгдэл учруулахгүй тулд бас ийм ажлыг нэвтрүүлсэн байгаа. За дараагийн асуулт маань болохоор за ингээд дүүргийн иргэний эргийн анх шатны тойргийн шүүхээс шийдвэр гарлаа. Тэгээд яг хуульчид бол мэддэг шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэх гэж байдаг. За сайн дураараа биелүүлэхгүй тохиолдолд бол гүйцэтгэх хуудас бичүүлнэ гэдэг нэг ойлголт байдаг. Энэ талаар та манай иргэд үзэгч олон нийтэд нэг гүйцэтгэх хуудсыг хэрхэн яаж авдгийг, ямар тохиолдолд авдгийг гэдэг нэг тайлбарлаад өгөөч. За анхан шатны шүүхийн шийдвэр
бичгээр албажж гарснаас хойш 14 хоногийн дотор гомдол гарах хэрэгтэй шүү дээ, тий. Тэгэхээр энэ 14 хоногийн хугацаанд магадгүй аль нэг талаас гомдол ирээгүй тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болчихж байгаа. За магадгүй гомдол гаргаад за хэрэг маань давзаалчдын шүүхэд очиод хяналтцэгдээд магадлал гарсан тохиолдолд магадлал нь мөн адилхан 14 хоногийн дотор усын дээд шүүхэд гомдол гарах эрхтэйгээр гардаг. За энэ эрхийн хугацаанд мөн одоо зохиогчоос гомдол ирээгүй тохиолдолд тухайн анхан шатны шүүхийн шийдвэр болон магадлал маань хүчин төгөлдөр болчихж байгаа. Тэгэхээр энэ одоо анхан шатны шүүхийн шийдвэр магадлал хүчин төгөлдөр болсноороо та одоо албатан гүйцэтгэх хүсэлт гаргах хэрэг чинь нэгдэж байгаа гэсэн үг. За тэгэхээр энэ одоо шийдвэрийг албатан гүйцэтгүүлэх хүсэлтийг мөн тухайн одоо анхан одоо шийдсэн хэргийг шийдвэрсэн анхан шатны шүүхтэй хүсэлтэд гаргадаг байгаа. Тэггүй одоо бас зарим иргэд маань нөгөө давзаалгчны шүүхтэр албатан гүйцэтгүүлэх гэдэг нэг гэдэг байдлаар бас очсон байх төрөлд үүссэн байдаг. Тэгэхээр тухайн таны хэргийг шийдвэрсэн анхан шатны шүүхтээ энэ гүйцэтгэх хуудас гаргуулах, албатан захирамж гаргуулах энэ хүсэлтэд гаргадаг байгаа. За тэгээд мөн дээрэс нь одоо тухайн хэрэг маргааныг 2 юм уу 3 жил юм уу тий 3 жилийн өмнө хянан шийдвэрлээд аль хэдийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болцсон. Дараа одоо хүсэлт өгөх гэж байгаа бол шүүхээс юу ямар шаардлага тавьдаг вэ гэхээр тухайн шүүхийн архив болон шүүхийн тусгай архиваас шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болсон хэсэгтэй холбоотой лавлгааг заавал авчрахыг бас шаарддаг байгаа. Тэгжээж эргээгээд нөгөө тухайн шийдвэр нь хүчин төгөлдөр болсон юм уу болоогүй мүү гэдэгтэй холбоотой хянан шалгаад гүйцэтгэх хугацааг бичдэг байгаа. За ойлголоо, баярлалаа. Сүүлийн үед бас нөгөө шүүх хуралдаанд цахимаар оролцох тохиолдлууд их болсон тий. Танай шүүхийн хувьд одоо энэ шүүх хуралдаанд цахимаар оролцох боломжийг хэрхэн яаж олгох юм бол энэ талаар бас иргэд олон нийт тайлбарж өгвөл магадгүй нөгөө заавал бичлээ очих хэрэгтэй юм байна гэд ярьж байгаа хүмүүс маань бас энэ боломжийг ашиглах боломжтой юм болов уу гэж бодлоо. Сүүлийн үед ялангуяа коронавигоос хойш тий одоо нөгөө зүүмээр оролцъё, цахимаар шууралдаанд оролцъё гэсэн хүсэлтүүд маш их ирдэг болсон. Манай шүүхийн хувьд 2 заалыг зүүмээр оролцох боломжтойгоор тогтжуулж одоо зүүмээр хурлаа тэнд орж байгаа. За гэхдээ иргэд маань юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэхээр цахимаар шүүх хуралдаанд оролцохын тулд тухайн иргэнд зайлшгүй хүндэтгэл үүсгэх шаардлагатай тийм нөхцөл байдал үүссэн байх хэрэгтэй. За тэрийг бас нотолсон баримттайгаа зөв хүсэлтэд шүүхэд ирүүлнэ. За тэгээд цахимаар шүүх хуралдаанд оролцогчийн баталгааны хуудсыг бас бөглөдөг. Тэгэхээр энэ баталгааныхаа хуудсын дагуу иргэд маань цахимаар шүүх хуралдаанд оролцохдоо шүүхэд хүндэтгэлтэй тэгээд өөрөө бас шүүх хуралдаанд оролцохдоо бэлтгэлтэй өөрийнхөө тоног төхөөрөмж одоо орох компьютер гэдэг юм уу те iPad энэ төр одоо цэнгэлсэн байдаг юм уу те ийм одоо бэлтгэлээ бас өөрөө маш сайн хангасан байх шаардлагатай байдаг. За түрүүн бас дурдсан давзаалах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах одоо эрхтэй гэдэг юм уу энэ байдлаар бас иргэд маргаанд ханддаг. Ер нь энэ давзаалдах шатны шүүх за улсын дээд шүүх гэдэг энэ шүүхүүдийн ялгаа онцлог нь ямар байдаг юм бол иргэд бол нөгөө бас л нөгөө шүүх гэхлээр л за анхан шатны шүүх байдаг юм байна гэж ойлгох юм уу тийм байдлаар хүлээж авдаг. Тэгэхээр нөгөө давзаалдах шатны шүүх бол дээд улсын дээд шүүхийг нэг тайлбарлаад өгөөч. За давзаалдах шатны шүүхэд гомдол гаргаад за мэдээлэл авалгааны ажилтнанд хүлээлгэж өгөөд за мэдээлэл авалгааны ажилтнанд цаашаага шүүгчд хүлээлгэж өгөөд за таны гаргасан гомдлыг нөгөө хуульд заасан шаардлага хангасан байна уу хангаагүй байна уу гэдэгтэй холбоотой дүгнэлт хийгээд хэрвээ хангасан байх юм бол хэргийн нөгөө тал буюу зохиогч этгээдэд танилцуулаад за хэргийг давзаалагчдын шүүхэд хөргүүлдэг. За ингээд давзаалагчдын шүүх хэргийг хүлээж авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хяналтдаг байна. За шаардлагатай бол бас сонгодог байна. За тэгээд давзаалагчдын шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үнэлтэй муугүй юу гэдэгтэй холбоотой 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэдэг. За тэгээд давзаалагчдын шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээх эсвэл зарим хэсгийг өөрчлөлт оруулах, нэмэлт өөрчлөлт оруулах. За эсвэл хүчингүй болгож
дахин хилцүүлэхээр буцаах гэсэн ийм төрлүүдээр бас магадлал гардаг байгаа. За улсын дээд шүүхийн хувьд бол мөн адилхан яг анхан шатны шүүхээс хэрэгжүүлж авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор яг адилхан хугацаатай хяна хилцэх хугацаатай байгаа. За онцлог гэх юм бол 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй орж хэрэг хяна хилцдэг. За улсын дээд шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр одоо үндэслэлтэй юм уу эсвэл давцаалгачны шүүхийн магадлал үндэслэлтэй шийдсэн юм уу эсвэл шийдвэр магадлал хоёрт өөрчлөлт оруулах гэх юм уу ийм байдлаар одоо тогтоол гаргаж шийдвэрлэдэг юм онцлогтой байгаа. За мөн давцаалгачны шүүх болон улсын дээд шүүх нь одоо таны гаргасан гомдлын хүрээнд биш бүхэлд нь яг хэргийг хэмж үзээд эдгээр магадлал болон тогтоолыг гаргаж шийдвэрлэдэг. За нэмж хэлэхэд одоо та нөгөө тухайн гомдлоо гаргаад хэрэгээ шийдвэрлэхэд шинээр нотлох баримт өгөх боломжгүй байдаг. Зөвхөн анхан шатны хэрэг маргааныг шийдвэрлсэн нотлох баримтын хэмжээнд хэргийг дүгнэдэг байна. Тийм учраас одоо анхан шатны шүүхүүд нотлох баримтаа гаргаж өгнө гэдэг бол маш чухал ач холбогдолтой байна тийм. Иргэний шүүгч нөгөө нотлох баримтын хэмжээнд л хэрэг шийдвэрлэдэг учраас та тухайн одоо шүүхэд өөрийнхөө одоо үнэн зөвийг нотлохын тулд нотлох баримтаа маш сайн хуулийн шаардлагад нийцүүлж бүрдүүлж өгөх тийм шаардлагатай. За дараагийн асуулт болохоор зочдоос та бүхний бодлыг сонсъё гэж утсан. Ер нь шүүх цаашд иргэдэд илүү хүртээмжтэй илүү иргэнд хүрч ажилтдаг болохын тулд ямар өөрчлөлтүүдийг хийвэл болохоор санагддаг вэ? За шүүхийн ерхий зөвлөлөөс цахим шүүх 2 тэг гэсэн цөм системийг ер нь хэрэгжүүлж байгаа. За эрүүгийн шүүхтэр бол хэрэгжээд эхэлсэн явж байгаа. Иргэний шүүхтэр гэх юм бол одоо Баянгол, Хаан уул, Сонгон найрхан дүүргийн иргэний эргийн анхан шатны тойргийн шүүхтэр, Багнуурын иргэний шүүхтэр бас туршилтын журмаар туршаад явж байгаа гэд сонссон. Тэгээ энэ одоо цөм систем маань хэрэгжээд эхлэх юм бол та анхан шатны шүүхтэр нэхэмжлээ хүлээлгэж өгснөөс хойших бүх ажиллагаа маань цахимжаад иргэдэд одоо илүү чирэгдэл бага учрахаар илүү хүртээмжтэй, илүү ил тод одоо цахимаар ер нь шүүхийн үйлчлэгийг авах боломжтой болох юм болов гэж хараад байгаа л да. Тий. Тэгэд мөн нэмж хэлэхэд шүүхийн одоо энэ барилга байгууламж одоо энэ дүүргийн шүүхүүдийн барилга байгууламжийн хүртээмж за тэгээ орон тооны одоо энэ дутагдaltaй асуудлыг бас шийдвэл одоо иргэдийн маань хэрэг маргаан хурдан шийдэгдэх тийм бас давуу тал үүсэх юм болов уу гэж хараад байгаа л да. Яг таны хариулттай холбоотойгоор дахиад нэг зүйл асуучих гэж бодлоо. Ер нь энэ шүүхийн байр орчны асуудал нь болохоор энэ шүүх хуралдааны ил тод байдал за тэгэд шударга байдалд нөлөөлөх эрсдлийг үүсгэх юм болов. Эсвэл одоо юу гэдгийг ачааллын хувьд ч тэр одоо энэ шүүхийн байрны асуудал ер нь хэр хөндөгддөг юм бол. За яг хуу анхан шатны дүүргүүдийн нийслэл дэх ерөн дүүргүүдийн шүүхийн байрны асуудал нэлээд хүнд байгаа ч гэсэн ер нь бол шүүхийн одоо хараат бус ил тод шударга байдалд бол нөлөөлөх боломжгүй л дээ. Тий. Тэгж л харж байна. За нарийн бичгийн дарга нарын ажлын ачааллын талаар түрүүн бас дурдж ярьж байсан. За энэ бас ер нь бол шүүхийн үйл ажиллагаанд ямар хэмжээний ачааллыг үүсгэж байгаа вэ? За жишээ дурдах юм бол өнгөрсөн 7 хоногт манай шүүхтэр нийт 591 шүүх хуралдаан зарлагдсан байна. За тэгэхээр 7 хоногт 591 юм уу тий? 591 шүүх хуралдаан зарлагдсан байна. Тэгэхээр нөгөө 2 шүүгчийн дунд нэг нарийн бичиг байгаа болохоор ер нь нарийн бичиг маань нэг нарийн бичиг маань 2 шүүгчийн нийт ер нь 30-аас 40 шүүх хуралдаанд оролцож байгаа гэсэн үг тий. Тэгэхээр 30-аас 40 шүүх хуралдааны ер нь цагаар нь бодоод үзэх юм бол нэг хөдөлмөрийн тухай хуулийн дээр 40 цаг ажиллах одоо нэг хуультай байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь энэс давсан шүүх хуралдааныхаа нарийн бичгийн нөгөө шүүх хуралдаанд зарцуулж байгаа цагийг бас бид нар тооцож үздэг л дээ. Тэгэхээр ер нь 45-аас 50, 55 тэгээд яг нөгөө шүүгч болгон дээр харилцаа адилгүй гардаг. Тий. Тэгэхээр ер нь бол нэг хүнд ногдох ажлын ачаал ер нь хэтэрсэн л гэж харагдаад байна. Тийм байна. Нэлээд өндөр юм байна тий.
Тэр тусмаа нарийн бичих нарын хувьд бол 7 хоногт 591 шүүх хуралдааны тэмдэглэлийг хөтлөнө гэдэг бол бас тийм ээ. Тэгээд манайх чинь яг нөгөө тулсан 16 нарийн бичгтэй. За тэгээд бас хүний амьдрал учраас өвдөх тий чөлөө авах ямар нэг асуудал гарах ийм үед болохоор нөгөө нэг нарийн бичиг нөгөө нарийн бичгийн хуралд нөхөж орох асуудал гардаг. Тэгэхээр өөрийнхөө бас хуралд орох хэрэгтэй гэдэг тий нөхөж орох асуудал гардаг. Тэгэхээр бас ер нь нарийн бичгийн ажлын ачаалал одоо энэ шүүх хуралдааны давхцал ер нь айгүй их асуудалтай байгаад байна. Танаа шүүхийн үйл ажиллагааны талаар гэдэг юм уу эсвэл танаа шүүхийн байршлын талаар гэдэг юм уу танаа шүүхд хандах гэсэн нэхэмжил гарах гэсэн гэдэг талаар мэдээлүүд авъя гэвэл иргэн аль сувгаас хаанаас авах боломжтой вэ? За манай албан ёсны цахим хуудас байгаа. Civil Court Cig.gov.cg гэсэн цахим хуудас байгаа. За энэ цахим хуудсан дээр бол ер нь шүүхийн байршлаас ахуулаад нэхэмжлэл хэрхэн гаргах уу? За нэхэмжлийн загварууд, хүсэлтийн загварууд, за тэгээд шүүхийн шийдвэрийн тойм, шүүхийн процессын тойм, за шүүхийн бүтэц бүрэлдэхүүн, эвлэрүүлэн зуршлах ажиллагаа болон хэргийн хөдөлгөөний шүүн таслах ажиллагааны мэдээнүүд, тайлангууд, за тэгээд ер нь шүүхтэй холбоотой бүхий л мэдээллүүдийг бас бидэд цаг тухай бүрд нь оруулаад шинжилээд явдаг байгаа. За мөн Facebook дээр Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн иргэний иргэн анхан шатны тойргийн шүүх гэд хайх юм бол манай бас албан ёсны пэйж хуудас гарч ирнэ. Пэйж хуудсан дээр бас манайх өдөр тутмын мэдээллүүдээ бас тасралтгүй бас оруулаад явдаг. Шүүх хуралдааны товод бас тавигддаг тий. Тийм, товод маань сайтн дээр болон пэйж дээр бас тавигдаад явж байгаа. Тийм. За үзэгч сонсогчдоо терминал 1 тэг хөтөлбөр хууль эрх зүйн болон энэ удаагийн дугаар та бүхэнд хүрлээ. За бид өнөөдөр иргэний иргэн шүүхийн үйл ажиллагаа, за иргэдэд шүүхээс үзүүлж байгаа үйлчлэгээний талаар за холбогдох мэрэгчлэтнүүдтэй ярилцлаа. За өнөөдрийн нэвтрүүлэгт хүрэлцэн ирж иргэдэд за хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл өгсөн зочдтой баярлалаа. За ингээд эх 7 хоногт за энэ өдрөө энэ цагтаа иргэн уулзъя. Баяртай үзэгчтэй.